дурсамж тээдэг гэдэг. Таны дуунуудыг сонсохоор надад одоо хүүхэд насны зарим дурсамжууд зурс хийгээд өнгөрдөг л дөө. Тэгэхээр дуулсан таны хувьд аль дуут нь одоо амьдралын хамгийн чухал дурсамжийг тээжэдэг вэ? Оюутан байхад одоо төрийн сойрхолт Чингис хааданд манай нэр төгжмийн зохиолч Шарвах маань нэг гоё дуу өгөх тийм санал. Нэг жижигдээ бараг 2 дуу юм биш үү ойролцоогоор. Манай тэрний төгжмийн зохиол Шарваач нь өөрөө тийм манай рок pop урлагт нэг олон дуу зохиосон байдаггүй боловч цөөхөн хитгэн дуутай тэр цөөхөн дууны жин их одоо даацтай гэх юм одоо. Тэгээд тэр нэлээд даацтай дуунуудынх нь одоо 2-3 дууг нь миний би яг дуулах тийм гой боломж тохиолдсон. Тэгээд тэр болохоор зэрэг одоо бүр 1982 он. Гэхэр чин одоогоос бараг эн чин 42 жилийн өмнө болж таарж байна. Маш гоё тийм түүхтэй бүтсэн дуунууд байгаа юм л да Шарвахын тэр өгсөн дуу бол. Нэг нь болохоор зэрэг бас төрийн сойрхолт ардын уран зохиолч Бавуугийн Тавгсрангийн шүлэг 3 сайхан охиндоо зориулж тэрэлсэн. Миний охин сайхан болоорой гэд гоё тийм шүлэгтэй. Тэгээд тэр шүлгэнд нь одоо Шарав зохиолч маань өөрөө маш гоё дууны аялгау хийж түүнийг манай соёл эрдэнэ хамтлаг маань тоглож тэгж ах нийтийн хүртэл болгож исэн тийм төвхтэй. Тэгээ ягд чим ер нь дуу гэдэг өөрөө маш их агуу ялангуяа дуучин хүнд тэр тусмаа тухайн тэр зохиосон зохиогчоос хамаарат тэр дууны төрөл жанр ямар тал руугаа байх вэ? Тэгээ дээр нь одоо энэ дуучны хоолойны цар хүрээг хэрхэн яаж энэ дуугаар илэрхийлж үзэгчдэд хүргэх үү те? Үг аялгау өдр нь хоорондоо ямар цохилтолтой ахын хөгжмийн найруулга нь ямар байхыг бол тэр үед чинь маш их бүтээлийн одоо мөнх байдлыг аль болохоор одоо үзэгч түмэнд одоо тэр юуны үзэгчийн юуны ялгаа гэхгүй насны ялгаа гэхгүйгээр нийт одоо масс их марсан тийм гоё бүтээлүүд тэр үед гой төрдөг байсан юм уу гэж би одоо ингээл эргээд ингээд ботгод дандаа жинтэй дуунууд тэр үед гарч исэн юм уу гэж бодогддог. Тэгээд анх би тэр дууг дуулаад ер нь дуучин хүн гэдэг бол маш их холооны цар хүрээтэй байх хэвээр. Тэгээд тэр дуугаа хэрхэн яаж амьдуулж дуулах гэдэг нь бол дуучин хүний асар том үүргээр ойл байт юм байна гэдгийг бол анх тэгж мэдэрчээлээ. Тэгээд тэр дуунаас гадна бас хайрын дуйл гэдэг бас манай одоо Шарав нэр төгжмийн зохиолчийн бас нэг гайхалтай бас тийм домог болсон дуу байдаг. Тэр дуугийн одоо дууных нь үгийг нь болохоор зэрэг Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэй нэрт яруу найрагч Загдын Төмөн Жаргалах маань бас тэрэлсэн байдаг. Тэгээд тэр хоёр агуу хүний дууг бас дуулах тийм завшаан тохиож тэр хайрын дуйл хэмээх дууг бол бас үзэгч түмэнд хүргэснийг манай одоо яг бидний үеийн ялангуяа маш сайн мэддэг байхгүй энэ хайрын дуйлыг. Тэгээд энэ дуу маань өөрөө маш их мэргэжлийн бас өндөр түвшинд бичигдсэн гэдгээр их онцлог. Яагаад би тэгж хэлж байгаа вэ гэхээр зэрэг бас 87 онд анх одоо манай Монгол Улсын гавьяа жүжигчин Төмөр Атар ах маань тэр үед бас филармоны одоо Баян Монгол чуулганы дуучин. Миний бие болохоор 85 онд яг төгсөж ирээл одоо хойно сургууль төгсөж ирээд соёл эрдэнэ хамтлагта үндсэн уран бүтээлчээр ажиллаж байхад одоо тэр гүбд болох олон улсын мэргэжлийн дуучдын уралдаанд орох тийм гоё нөхцөл үүсэж байгаа юм л да. Тэгэхээр тэрэнд одоо хоёр морийг зэрэгч сойж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний нэг нь болохоор залуу уран бүтээлчдээс одоо би айгу тэнд одоо ингээд бас боломж гарах юм бол энэ хүүхдийг явуулъя гэдэг тэр мессенд байж байгаа байхгүй. Тэгээ нөгөөдөгт нь болохоор Төмрөө ахыг ингээд бид хэрэг хоёр талд Баян Монгол чуулганы дуучин Төмөр Атар соёл эрдэнэ хамтлагийн дуучин дасан тогтгоо хоёр хүнийг зэрэг бэлдэж хагаад тэгээд яагаад ч юм одоо надад явах тэр үед тийм аз завшаан тохиогоод. Тэгээ дараа нь бол Төмөр ах бас Куб руу бас явж байсан л та Куб улс руу. Би тэгээд тэр үед бол яг тэр тэмцээнд өөрөөр хэлбэл дандаа мэргэжлийн томоохон хэлбэрийн бүтээлийг заавал авч явах хэрэгтэй. Тэгээ хэдэн сарын өмнөөс тэр тэмцээнд оролцох бүх эрхийг тодорхой хэмжээнд тийшээ хариу болгож явуулах хэрэгтэй. Гэтэл манайхан өмнө нь тийм мэргэжлийн тодтолтой тийм тэмцээнд одоо Куб улс чинь тэр үед л бараг 3 дахь орн гэдэг ерөөсөө ийш тийшээ ялангуяа манайд урилгаар одоо оролцох тийм эрхийн улсын филармонд өгөөд байхад 10 жил хорж ирсэн байгаа юм. Тэгсэн чи яг 10 дахь жил дээрээ одоо яг тэр үед 87 онд
төмөр ахтай хоёрыг одоо аль нэг нь явуулна гэд. Тэгээ миний бие аяг батстай тэгж явах. Тийм боломж тохиож. Тэгээд тэнд хамгийн гол нь энэ хайрын дул хэмээх энэ дуу дуулагдсан юм тий. Дуулж исэн. Тэгээд дуулахад тэнд тэр хөгжмийн зохиолчд нь бол бүр гайхаж хүлээж авч исэн л да. Энэ чинь монголчин их жижиггүй улс. Социалист орн гэхэд танах бол маш их мэргэжлийн өндөр түвшинд бүтээл тойруулыг зохиод чаддсан байна. Тэгээд тэр бүхэл бүтэн бараг 40 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүр симфониас оркестрт тэр хөгжмийн найруулгыг Шарвах маань өөрөө бүр хөгжмийн одоо клавир болгож бичээд надад гардуулж өгчээсэн түүхэд. Тэгээд би анхлан ер нь тэр дууг тэр гадаадд том тайзан 5,000 хүний судалтай тайзан дээр дуулж Монгол улсын одоо нэртэй хөгжмийн зохиолчийн найруулгатай зохиосон зохиолыг тэнд дуулж байгаа үед бол маш их зүйл бодогдчихсэн. Үнэхээр Монгол улсаараа бахархах тэр тусмаа одоо мэргэжлийн чадамжтай ийм өндөр одоо ур чадварыг шаардсан ийм бүтээлийг яаж надад ингэж оноож өгөө би тэрийг одоо чадхадгаараа бас тэнд дуулж үзүүлсэн нь бол маш их Монголын хөгжмийн зохиолчдын тэр дууны бүтээл гэдэг ямар агуу юм бэ гэдгийг тэнд бол бас тамуулж чадсандаа их баярлалдаг. Тухайн залуу дуучин насан туршлагын амжилтын гараа тэндээс эхэлсэн үү? Ер нь бол бараг л тийм шүү олон улсын одоо мэргэжлийн дуучдын тэмцээнээс. Яагаад би тэрийг бол миний амжилтын гараа яалтж байхгүй мөнгөж хийх хүсэж байгаа гэхээр зэрэг жишээлбэл одоо Орсын алдарт дуучин ардын жүжигчин Валери Леонтьев хоёр чинь найзууд болоод тэр үед хамт яг тэр тэмцээнд оролдож байла. Откариткэн дээр насаад орсгоо гэж бичсэн 2-3 одоо татлагатай тийм откариткэн одоо л надад хадгалгаатай байдаг. Тэгээд л тэр үед миний бие бол одоо дид байрын шагналаад Монгол улсынхаа нэрийг гаргаж ирсэн бол миний өстой ганцаарчилсан хэлбэрийн одоо соло мэргэжлийн дуучдын тэмцээнээс авсан анхны томоохон шагналын нэг байсан байж л гэж би дурсаж ярих дуртай байдаг юм да. Шарууга хайрын дуйл дууга 1977 онд бичээд таныг сургуулаа төгсөж иртэл гэдэг чинь бараг 9 жил юм уу? Ер нь тэр үед таныг төгсөж иртэл хүлээж байгаад тэр дуугаа өгсөн байдаг шүү дээ, тий. Тий, Шарвах маань бас гоё хэлсэн байдаг. Би насаад яг энэ хоолойныхан цар хүрээнд тохируулаад энэ хайрын дуйл гэж дуу бол нэлээд зохиогдоод утсан байгаа ч гэсэн би ямар хүнээр дуулах уу гэдгээ маш их бодсон. Тэгээ энэ бодсны эцэст бол ер нь насаараа дуулах хамгийн тохиромжтой хоолойтой материалтай тийм дуучин юм байна гэж би анх насаадаа энэ дуу өгсөн нь бол онжээ гэж гоё дурсамж ярианда тэгэж дурдсан байдаг л да. Тэгээ ягаад ч юм би тэр дууг дуулахдаа одоо тэр анхны хайрын тухай тэгсэн мөртлөө тэр жоохон гониг агуулсан тий бүтээгүй хайрын тухай ингээд тийм романс хэлбэрийн дуу одоо өөрөөр хэлбэл Монголын рок поп урлагт бараг л анхдагч дуунуудаас бараг дутгааргүй тийм мэргэжлийн сонгодог хэлбэрийн поп дуу гэж хэлнэ. Зохиор чадвар шаардсан дуу хаан тий. Өөрөө би ягаад ч юм энэ дуу дуулахаараа ингээд яг тэр дуундаа ороод бүр өөрөө ирэхгүй нулимс гарч ингэж дуулдаг шүү дээ. Дуулахдаа өөрөө ирэхгүй их сэтгэлийн өөрлөлтөж. Тэр дууг дуулж хаад бас тийм сэтгэл бас төрдөө шүү. Их сонио. Өөрөө ирэхгүй ингээд бодоод ингээд дуулахаар зэрэг айгуу сонио. Нулимс бас гардаг юм. Тэгэхээр тэр дуу танд бас онцгой сэтгэл төрүүлдэг дуу байгаа нь шүү дээ. Ялдчих واخгүй тий хоёрын дуу байж миний охин сайн хүн бол
болоорой гэж байж. За тэгээд мэдээж бас үерхэл чамаагаа нанддаг ингээд одоо та нар бол бараг хүүхэд байхад л одоо бид нар соёл эрдэнэ хамтлагаараа бас дуулж бас олонний хүртэл болгосон. Ер нь одоо дуунууд маань ингээд эргээд харсан чинь ерөөсөө даруй 40 ба түүнээс дээрчлээ ингээд болцсон ба шүү дээ. Надтай хамт бараг өтөлж шүү дээ зарим дуу маань. Галсан ахын маань нэг бас нэг гоё дуу байдгийг манай рок pop урлагийн одоо хамгийн анхдагч гавьяат жүжигчин хөгжмийн зохиолч Галсан Бат ахын маань нэг нартай бороо гэж соёлын аяа зүтгэлтэн явуу хулангийн ихийг шүлэг нартай бороо гэж их гайхалтай гоё дуу байдаг. Тэр дууг би анх оюутан болоод даачгүй байхдаа ингээд давхар тийм гоё дуулах юм янз бүрийн шанс гарч ирж хахад яг ч Монголд заавал дуулах хэрэгтэй болно шүү дээ. Мэдээж гадаад оюутнуудын дунд тэр янз бүрийн уралдаан тэмцээн болоход тэр уралдаан тэмцээнд би аавал гоё Монгол эх орноо Монгол гэсэн сэтгэлээр одоо гоё илэрхийлсэн тийм илэрхийлэмжтэй гоё аялгаутай дуу тулгай гэж ингээд бодсон чинь нандаагч маань тэр үед яг тэр нартай борог одоо энэ шугамын радио гэж байна шүү дээ. Шугамын радиогоор дуулж хахтан сонсон чинь их гоё аялгаутай нэг гоё тийм дуу нартай бороо арилсны дараа найртай хотын өнгөг ялбнаа гэл ингээл дуулгаар ингээл их гоё нөгөө тэр үед чинь хол армянч айгу хол шүү дээ. Эндээс ингээд бараг 8 9 хоног дээрээ бид нар очдгийг шүү дээ. Москвагаар бариад Москва хүртэл 5-6 хоноод вагоноор цаашаага 3 хоноод ингээд 8 9 хоног дээр ингээд очиж байна. Тэгээд айгу хол ингэж амьдарч байхдаа ингээл айгу гэрээ сан айлын нөгөө ууган охинд ороод 7 дөдөө учраас дүүнрээ их сан аав ээжтэй яг хэд тусалдаг үе дээрээ явцсан болохоор айгу гэрээ сандаа. Тэсэн чинь тэр нартай бороор л сонсгоор ингээл бүр өөрөө ирэхгүй ээж аав тэгэл нэх гоё бороотой өдөр ингээл гутмаар дүүнрээ дагуулаад ингээл явж ирсэн үе маань бодогдол. Тэгээд тэр долбор толмар санагдал. Тэгэл айгу гоё тэр дуу сонсож байсан. Хамгийн анх намайг үзэгчдэд одоо яг ялцж байхгүй энэ бол Монголын одоо рок pop урлагийн нэг гоё өвөрмөц аялгаутай дуу мөнөөсөө мөн гэдгийг бол яг нартай бороо өөрөө яг бүрэн илэрхийл болж тэр үед бол ингэж армяны үзэгчдэд хамгийн анх хүргэснээрээ би бол энэ дуу хамгийн түрүүнд ярих дуртай байдаг. Өөр чинь одоо Тэмээжингийн цуваа гэдэг одоо маш сайхан дуу байна. Тэр Тэмээжингийн цуваа бол бас л одоо бараг 80-аад онд манай Галсан ахын өөрийнх нь ярьж байгаагаар бол 80-аад онд бараг бичигдсэн. Манай соёл эрдэнэ хамтлагийнхан болоо өөрсдөө дуулж исэн боловч бас төдийлөн одоо юу гэдгийг амжилтанд бас хүрэх биш ер нь үзэгчдэд хүргээд эхэлсэн байсан боловч яг илүү одоо баярлалаа. Илүү одоо хүн болгоны ингээд аманд аялагдаад дуулагдах хэмжээний болсон үе нь болохоор 86-7 оноос юм уу да. Нандиагч битээ хоёр манай нартууч нандцэгч маань маш их сайхан тийм өөр музик гоё тийм сайхан хоолойтой зөөлөн сайхан тембертэй тийм сайхан дууч хийгч маань байсан. Тэгээд нандиагч маань энэ Тэмээжингийн цувааг надтай хамт яг эмэгтэйчүүдийн хэсгээр нандиагч маань дуулаад эрэгтэй дуулах хэсэг дээр манай нартууч Баяраа ах маань за тэгээд одоо Чингис хаан хамтлагийн ахлагч ардын жүжигчин Жаргал сайхан маань тэгээд манай аргил гитарч одоо надтай хамт бас нэрт хөгжмийн зохиолч Зундар Аксны бас зохиолоор хийгдсэн аялгаугаар хийгдсэн соёлын аяа зүтгэлтэн баха нөгөө төр мөнхийн шүлэг амин насны урсгалыг би чинь хамт бас дуулж байсан шүү дээ. Яг тэр бас дуучин маань хөгжимчин бөгөөд дуучин маань бас ард бас вокал хийдэг. Бүгдээрээ ингэж бид нар чинь нэгсэнтэй бие бинийгээ нөхөж ингэж вокалын инструментальны ансамбл буюу одоо соёл эрдэнэ дуу хөгжмийн хамтлаг гэж явж байхдаа яг тэр Тэмээжингийн цуваг ингэж 5 хоолоогоор бараг 6 хоолоогоор шахав. Галсан ах маань бараг анх ер нь дуулдаг байсан гэж байгаа. Тэгээд хамаагүй дуулж байгаа хоолойныхоо хөвчийг тасалсан гэж ярьдаг байхгүй тий. Тэгээд тэр үед бидний яг дуулж илүү нөгөө олонд ингэж хүргэх тэгээд гадагшаа бас одоо Казахстанд болсон Ази Давси буюу Азийн дуу хоолой тэмцээнд бид нар чинь бас тэр дуугаараа бас шагнал авч ирсэн Тэмээжингийн цуваагаараа. Их мэтлэн ингэ яриад ивэл дууны түүх бол барагдахгүй. Тий, хоёлаа ингээл яриад эхлэхэд домогт соёл эрдэнэ хамтлаг ирөө ингээд өөр ирэхгүй яриад чиглэгдэн тийм үү. Ингээд ярихаар одоо хоёлаа энд одоо байхгүй мөсийг үзүүлсэн олон хүний тухай ярих хэрэгтэй болж байна. Зундар, Галсан Бат,
Дамдын сүрэн, Нандин цэцэг, Баяраа гэдэг олон сайхан Олон сүрэн. олон сайхан уран бүтээлчдийн тухай ярих хэрэгтэй болох нэ. Тэгээд цаг хугацаа их олон зүйлийг илээдэг юм байна. Үнэхээр тийм шүү. Хөгжим үзэгт сурч байхдаа 6 дугаар ангид байхдаа галсан анхны андиагч эдрийг үүсгэх гэж соёл эрдэнэ намтлаг одоо манай төгсөгч ах эгч нарын одоо төгсөгчдийн баяр дээр ингээд тоглох гээд ирсэн байна. Тэгээ хэдүүлээ үзийгээл урдаар энэ хаанаас яаж үзүүгээл нөгөө чардаг мартаг энэ тийм нөхсөв хайж байгаа л хэдэн охтууд би тэг бүгдээрээ дээр нь гарч нэг жижигхэн нөхөр нэг нэгээрээ хэдүүлээ ингэж ээлжилж хараад тэгжсэн шүү дээ. Айгу сонин байгаас тэгсэн чинь дараа нэг мэдсэн чинь соёл эрдэнэ намтлаг үндсэн дуучнаар ингээ ороод ирсэн чинь яа нөгөө нэг 10 жилд нөгөө жоохон усан бууц харилсан юм нөгөө чартахан дээр гараад үдчихсэн юм чинь зэрэгцээд ингээд дуучин болсон гэсэн чинь ингээл аюу сүрдээл тэгэл бүр үнэхээр гайх зэрэгцээл тэгээд нэг хэсэгтээ бол аюу бие барьдаг айдаг байсан. Одоо ч бас боддгийм аа. Цагийн сайхан үед бол манай маш олон сайхан уран бүтээлчд ер нь авах ёстой шагналаа ерөөсөө авч чадаагүй хороогийн мөнгөсийг үзсэн. Ямар олон сайхан бүтээлүүд ингээд өнөөдөр тэр агуу улсуудын бүтээлүүд ингээд дуучных нь одоо бүтээлүүд яруу найрагчдын бүтээлүүд за мэдээч хамгийн гол хөгжмийн зохиолсон хөгжмийн зохиолчд тэгэл эдгээр уран бүтээлүүд ингээд мөнхрөөд тэгэхэд тэр дайны бүтээл өнөөдрийн хүртэл ингээд мөнхөрсөн хэрнээ тэр уран бүтээлчд нь төрөөс авах ёстой шагналаа авч чадаагүй. Тэр нь би өөрөөс айгүй дотроо эмзэглэж идэг. Тэгээ жишээлбэл одоо миний яг нэг тэр нэг эмзэг байдал хэзээ би болсон бэ гэхээр яг дуучнаас одоо галсан ах минь бол рок поп урлагаас эстрадаас анхных 93 онд авч ирсэн бол удаах буюу яг дуучны одоо төвшөнгөөр болохоор зэрэг анхны шагналаа авахд нандиагч минь тэгэхэд бол амитсэр дуулаад явж ирсэн. Тэгээ нандиагч минь эгч маань ч гэсэн бас гавьяа шагнал тодорхойлогдчихсэн. Онжоо маань ч бас тодорхойлогдчихсэн. Тэгээ тэр сайхан хоёр дуучин авч чадаагүй байхад би ямар сандаа нөгөө анхныхаа бие даасан тоглолтоо хийхдээ нандиагчаас асуухад нандиагчаа та өөрийнхөө бие даасан тоглолтоо хий гэж. Тэгээ таны тоглолтоо хийнгүүд тоглолтоо хиймээр байна. Таны араас би тоглолтоо хийгээ. Бид нар чи гоё тэгжил би нэг өмдөлдөг. Тийм л усдсан байхгүй. Тэсэн чинь нандиагч минь яаш шиг чинь миний дуунууд төртөй тэрнгүү автом мэднэ. Манайч тийм бэлэг танхаа юм шүү дээ. Зүгээрээ. Миний дөөрөө хий. Гэхдээ би таны хийгээг байхад би энэ гэдэг чинь айгүй муухай шүү дээ. Би таныг үл хөндлөж байгаа юм шиг нэг одоо хийвгүй. Таач одоо өнөөдөр хэн бэлээ тэгсэн чинь яг чинь гомдохгүй зүгээр гэл тэгээд намайг айгүй гой зоригжуулаад тэгээ би бүр баахан ингэж жагаал тэгэл 93 тагныхаа тоглолтыг би хийжсэн байхгүй хамгийн анхныхаа одоо дуучтаас бас л эстрадын дуучтаас хамгийн анхныхаа би даасан тоглолтыг хийгээд тэр найруулагчаар нь хөтлөгчөөр нь манай Бадар Хуган одоо яг энэ соёлын төвөргөндөө 93 онд хийжлээ шүү дээ энэ чинь яг гой будган хагалсан шинэ юм байраас. За тэгсэн чинь яг 97 онд яг дуучтаас л анхны гавьяат аваад тэгэл мэдээж нөгөө айгүй хичээд нэг тийм сонин санагдаад би тоглолтоо хийх гэж нандиагчаас гуугаад тэгээ нандиагч тэгээ мэдээ тоглолтыг чинь тоглолтоо хийхгүй юу гэж би чамд гомчээд гэсэн чинь надад айгүй том урам хайрлаад ингэ хийсэн. Тэгсэн чинь ингээл нандиагч тийм шагнал аваагүй хат би ингээл гавьяач үчсэн ингээд хэлсэн чинь юу лээ хөтлөгч ингээд хэлэхэд би яах юм хэлээд яах юу гэж байгаа юм бэ ийм шагнал авсан. Гэхдээ би нандиагч аваагүй хат намайг гавьяат гэж хэлээд яах ингээд би бүр ичээл. Тэгэл яг тэр үед ингээл нандиагч хаажаад намайг гавьяач үчгэж ингээл хэлгээд та би бүр амар иччихэж билээ. Тэгэл би бүр онжоо нандиагч этрий хажууд яг тэр шагналыг авсандаа айгүй хичээл тэгж хэлүүлэх цоллуулах айгүй дурггүй маш их одоо юу гэдэг юм те дотроо айгүй эмзэглэж нэг хэсэг айгүй хэцүү байдалтай байсан шүү. Айгүй сонир санагддагсан. Тэгээ хамт ингээд тоглонд орвол тэгэл ялтчих واخгүй то цолгон шиг навцсан хүмүүс учраас галсан ахыг хэлээл тэгэл намайг ингээд хэлэхэр чинь хийвгүй. Тэгэл ер нь удаачгүй тэгэл манай сайхан дуучид маань тэгэл араасаа тэгэл явсан дөө. Гэхдээ ер нь бид нар 4 удаа
гавь шагнал тодорхойлж ирсэн шүү дээ. Андэгчийг онжооч гэсэн бас. Тэгэл ягаад ч юм бас өгдөгөө тий. Гэхдээ хэдий одоо маш богино цаг хугацаанд манай уран бүтээлчд хорог юм өсөйг үзүүлсэн ч гэсэн тэдгээр уран бүтээлчдийн үргэлжлэл болох одоо үр удам нь бас хүүхдүүд нь ингээд бас үргэлжлүүлээд уран бүтээлийн тойр бах бас аав ээжийн одоо хойч үеийг залгамжлаад өөрсдийнхөө бүтээл тойрвлаа хийх, бид бүхэнтэй байнгын холбоотой байх, за уран бүтээлийн замлыг үргэлжлүүлэх гээд олон талын бас үйл ажиллагаа явуулах тийм зүйлүүд бол зөндөө болж байгаа л да. Миний хувьд бол ингээ харж байхад бол би тэр сайхан уран бүтээлчдийн дэмээр 1985 онд бол анх яг дөнгөж төгсөж ирээл дэлхийн залуучууд оюутны 12 дугаар их наадамд Москва хотны улсын тэр наадамд анх соёл эрдэнэ хамтлагтайгаа эргээд дөнгөж оюутныхаа ширээнээс баг чинь буугачгүй юугаа нэг гэдэг үлээ диплома хүлээгээ байж хахтал одоо тийм том одоо юунд оролцох наадамд оролцох тийм боломж над нэгдэж Москвагаас шууд манай сургууль руу уцтаад тэг Армени консерватори руу уцтаад энэ хүүхдийг яралтай явуулна. 2 хоногийн дотор энэ хүүхд Улаанбаатар хотод ирэх хэрэгтэй байна гэ. Би гайхаад одоо юу болсон юм бол яасан юм бэ хүн чинь шал өөр юм болж байгаа. Тэгсэн ингээд их наадмын одоо юугаар ингээд төлөөлөгчөөр сонгогдсон учраас энэ хүүхдэд одоо яралтай ирэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ миний анхны ерөөсө том гараа бол шууд тэгж хэлчихсэн шүү. Тэгэд их наадамд хамт олонтойгоо яваад тэгээд ямар мундаг одоо шаргуу ажилдаг, хөдөлмөрлөдөг тэр үед ерөөсөө тийм зарчимч хамтлага маш үнэхээр одоо мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг одоо тэр статус бол маш өндөр хэмжээнд тавигддаг. Тэгээ бидний дуулах ямар хувц сунар өмсөх, тайзан дээр хэрхэн яаж бие одоо зөв авч явж, үзэгчдэд хэрхэн яаж үлгэр дуурайл үзүүлэх. Тэр тусмаа дуулах дууны сонголт хүртэл чөлөөтэй бас байх нөхцөл нь хязгаарлагдмал 90-ад он хүртэл ер нь жоохон тийм байсан шүү. Бид чи ингээд нөгөө цалин чинь тийм айхтар их биш мөртлөө тэр үедээ л бидний бас өөр ингээд болдог нэг 400-аас 500-ийн хооронд одоо цалинтай байлаа шүү. Тэгсэн чинь ганц нэг галтуур гарч үзлээ. Тэгсэн чинь нэг шинэ жилээр нэг цэргийн нэг байгууллага дээр бидний Семерхэн тоглоулаа бидний аюу их тоглолттой байгуулга. Тэгээ яг тэрийг амжуулчаал нөгөө тоглолтондоо орчгоол амжуулчаал тэгээ үрээд ирсэн чинь байдгүй нөгөө тоглолтондоо бид нар явсан зүйл ингээд ядж байгаа нөгөө цэргийн газар учраас амар нарийн шалгалт яваад одоо хувийн журмаар тэр цэргийн байгууллага энэ соёл эрдэнэ гэдэг хамтлагийг авчирсан байна гэд байхгүй эргээгээд филармонд мэдэгдсэн байгаа. Танаа тэр хамтлаг манай энд ингээд хөдөн төгрөгөөр тоглосон байна гэсэн чинь байхгүй. Ингээд нөгөөд нь тэр өтгөө бүр нөгөө яамд батлан хамгаалах юм лээ. Тэр үед чинь батлан хамгаалгын яам гэж байсан баха. Яамд мэдэгдээд нөгөө яамнаас бидний шүүхэд дуудаж гин гэдэг байгаа. Батлан хамгаалахын шүүд. Бурхан бид нар гайхал гэсэн чинь нандаа өгч томж байгаа, чингисж байгаа. За тэгээ даймыг галсан ах ингээд бид бүгдээрээ яана чи юу яасан ийсэн шүүх мөх юу лээ. Цэргийн шүүхт дуужрээ бүгдээрээ очоо. Нэг нэгээрээ бид нар байцаагтаа тэгсэн чинь ятж байгаа тэр үеэр нөгөө нэг соёл эрдэнэ хамтлагийн уран сайхны өдөртөө чинь томж байгаа байсан байхгүй. За бүгдээрээ сэмхэн хаяа ганц нэг галтуур хийчээд бүгдээрээ мөнгөө хоримтлуулж агаад хоримтлал бий болгоод ингээд нэг нэгээрээ бүгдээрээ суглуулаад тэгээд нэг нэгээрээ яахгүй тэгээд энэ жоо тэгээд тэр үеийн мөнгө нь амар жоохон тэгээд тэр мөнгөндөө бид нар өвтлээ баярлж байгаа байхгүй. Амьдралдаа анх удаа шуумаар халтуур хийж үзээд байгууллагын хажуугаа тэгсэн чинь тэр чинь баг нэг 86-7 он л байсан ерөөс. Тэгээ би хүртэл гайхал бас салингаас илүү бас ийм мөнгө авч болтгол юм байх таа гэгээр гайхал бүр баг нуу гэл тэгснэ. Ерөөс нь 2 хонд ийм жоохон мөнгө жагаар бүгдээрээ гоё цуглуулад тэгээд нэг нэгээрээ ингүүл нэг хүнд өөрт нэгээ тэр мөнгө нарай их санагдаад нэхэн тэгээд бүгдээрээ нөгөө ингэж бүгдээрээ хорилсон мөнгө буцааж аваад нэг камертын дотор хийчихэд тэгээ суглууллаа. Тэгсэн чинь суглангууд за тэр хүн л яг энэ мөнгөийг авах гэсэн чинь очиж яг санаачлахыг гаргасан томж байгаа тэр яг нөгөө суглаанд хараад өөрөө тэрийг авчихгүй. Тэгээд тэр мөнгөийг авангуудаа яасан гэсэн чинь манер гэртээ нэг урт ороож аваад тавьчихжээ.
Тэгсэн чинь за нөгөө цэргийн шүүгүүд очиод бүгдээрээ нөгөөдхөр асуугдаад байцагдал явсараад чи авсан уу би аваагүй. Тэгсэн тэр мөнгөийг би жааха бид нар ингээд тэгээд яах вэ тэгээд суглаас өгсөн чи тэр надад таарад ингээд би аваад тэгээд тэрийг ингээд хивс аваад гэртээ аваад ирсэн. Тэгсэн байхгүй тэгээд бүр айгаад бид нар чи бүр чичрээд нандагч нар хоёлаа бараг уйлаад бидний буруу тэгээд юу бүр инээ төрөд бүр өөр ирэхгүй нөтөөс гараад. Тэгсэн чи жагаа хүртэл бараг хоолон зангираад бүр гачимсаа бид нар дахиж хизээш тийхгүй гэдэг. Тэгээ бид нар чи бүр саар гаруй баахан тэгэж баг өдөр болгол байцаадаг. Тэгээ нөгөө л юмад автчих асуугаад байдаг. Тэгээд үүндээ бид нар явсан үнэн аваагүй үнэн авсан гац хөж байгаа гэдэг томч байгаа. Яста бүр амар гачин царайдаа тэгсэн чинь нэг өдөр яалаа та бид нар бас дахиад ингээ байцаагдах гад тэнд ингээ бүгдээр ингээ үүтэд ингээ суужсэн чинь хэн ч хүлээдээ нэг одоо би бүр мартчихжээ нэг аюу хариуцлагатай хүн. Үгүй яагаад энэ соёл өрдийнхэн энүүгээр л одоо бүр бараг өдөр болгож шахуу харах нь ингээ соёл өрдийнхэн тэр чигээрээ л нэг хэдэн ураас нөхдүүд ингээ өглөө болгож суугаад байх ингээ. Тэгсэн чинь ингээд ийм юм болоод ингэсэн маа даргаа гэх нэг дарган чөлөөдөө биднийг харж хаад тэгээд үгүй чи та нар одоо ийм нэртэй төртэй улсуудыг цэргийн шүүхээр ингээл үлийн үзэл өглөө болгон дуудаал одоо энэ улсуудыг яах нь та нар над улсуудаа явуул юун сүртэй айхтар ямар идэж уугаад энэ өчнөө юм болцсон юм биш эн чин шалтай нэг шалгүй зүйлээс та нар энэ бүхэл бүтэн хамтлагийн нэр хүндийг унгаж ийм одоо шүүхийн одоо цэргийн шүүхээр оруулах гал энэ улсуудыг ингэж үлийн үзэж байгаа юм шиг ингэж өдөр болгон байцаадгаа боль наатгаа цогсоо гэдэг дарга нь хэлээд яа бурхан мэн тэгэл тэр цагаас хойш бид нар зүгээр өстө дахиж өстө хизээч ийм янз бүрийн юмд явж болохгүй өстө илүү харж би илүү долож хизээч болдгоо байна гэх тэр үед бид нар бүр өстө нэг голдоо хортлоо нэг айж иж билээ тэгээд одоо ингэж боцсон чи юу бараг 3 жилийн дараа би тайзан дээр бараг 50 жил болох гэж шин. Тийм удаан ингээд явцсан байна. Сүйс толгоор зэрэг би чинь 98 оноос яриул ер нь одоо маш их түүх байна. Тийм та ингээд урлагтай амьдралаа холбоод бараг 50 жил болох гэж байна. Та одоо ч гэсэн юм үзэсгэлэнтэй сайхан байна. Тэгээд таны дуулдаг олон сайхан дуу үдий хүртэл амтай хэвээрээ байна. Та тайснаас арай эрт хүндэрсэн юм шиг санагддаг. Хүмүүс тэгж асуудаг. Хүндэрээгүй шүү дээ. Би ерөөсөө хүндэрээгүй. Би одоо ч дуулж байгаа хэвээрээ. Өнгөрсөн жил ихт чинь би чинь бас яг тийм бүр учиргүй том одоо юу гэдгийг том тайзан дээр одоо ингээд ийм том тоглолт гэхээс илүүтэй өнгөрсөн жил санамсаргүй ерөөсөө бараг 14 хоногийн дотор шийдээл өөрийнхөө шилмэл дуунуудаараа VIP тоглолт хийсэн гэдэг хүмүүс маш гоё хүлээж авч илээ. Тэгээд яг бидний үеийнхэн чинь үзэхээрээс уйлах нь уйлал баярлал одоо харахгүй намаа гэхэд түрүүнгээ шууд сэтгэл хөдлөл өөр ирэхгүй нулимс сунахчих гээд юу нээгүү тийм жоохон нас ингээд жоохон яваад ирэхэд хүн чих тийм уйрамтгач гэдэг юм уу яг ингээд сайхан хамт олноо бодохоор ингээд өөр ирэхгүй хоолой зангираад эхэлдэг юм аа. Түүнээс би чинь одоо 2018 онд чинь би соёлын төвөргөнд чинь юу лээ хэд их тоглолт билээ. Бараг би тоогоо гаргаж ирсэн санагдах 25 дахь байлуу 2018 онд. Тэгээ сонсохыг хүсэж байгаа хүмүүс их байгаа боловч та нөгөө их хол зайтай даруй тоглолт хийгээд байгаа учраас тайзнаас нэлээ хүндэрсэн юм шиг харагдаад байгаа бах. Тэгээд арай эрт багш болцсон юм уу л гэсэн үг л дээ. Уул нь бол би бас өшөө зөндөө их зүйлд төлөвлөөд бас ер нь аль болохоор би уул нэг жоохон хэсэг дуулмаар байна гэж маш их боддог байсан ч гэсэн яг багшлснаасаа хойш ч гэсэн би чинь багшлахаасаа өмнө би чинь хамгийн анхны цомгоо 93 онд гаргаж ирсэн. Тэгээд багшлснаас хойш 2 дахь цомгоо гаргасан. Тэгээд багшлснаас хойш гэсэн гадагшаа бас уралдаан тэмцээд тэр явсан шүү. Эстрадын урлагтаа би анхны нэгсэн дээд боловсролтой боловсрогч болж ирж байсан. Тэгэхээр чин зэрэг манай мэрэгжлийн одоо тодтолтой уран бүтээлчдийг гаргахын тулд мэрэгжлийн багш заавал байх хэрэгтэй. Их дээд сургууль. Тэгэхэд манай соёл урлагийн сургуульд хөгжмийн олонний техникийн дээргээд эстрад дууны анги гээд нэг 7 хүн хүүхэдтэй 2 багштай нэг концертмейстер багш нэг дууны багш одоо тийм ингээд юу гэдэг нь тэр үед батлагдаад албан ёсны ирээдгээр анх уулна 97 он тэгж
нэгтгэр болж исэн байхгүй. Тэгээд тийм учраас нөгөө намайг одоо багшлуулах айгуу тийм бас шаардлага байсан юм шиг байна. Тэгээ би нэг ёсондоо би тэрэндээ яг нөх их яадгумаа. Нөгөө харамсдаггүй. Би чинь анх Сүйст орж байгаа 99 онд орж ирсэн. Тэгээд багш бүх төгсөгчтэй аваад дууссан. Тэгээд би уйлж унжаал намайг л авахгүй бол би одоо ийм өөр юу хаяад өөр сургуулаа хаяад ирсэн гэд тэгсэн чи багш дөнгөж төрцөн те ялах хөвгттэй. Тэгснэ ингээд сар би сар цовтаа ингээд дөнгөж төрсөний царай чинь нэг ялах гэдэг штэ. Нэх гоо царайтай ингээд зогссон шин багш аяг том битээ би амар жижиг гэн тэгсэн чи намайг нэмс цогш юм гэсэн байхгүй. Одоо насаа огч таад энэ охиныг одоо авда гайгаа дуулахал юм шиг байна. Ерөөсөө явд уйлаад явдггүй гэд тэгсэн та наваа доош ингэж харснаа. Ингэчэл тэгсэн байхгүй. Тэгэл авах ч юм авахгүй ч юм ойлгомжгүй. Тэгэл ямарс тань дээр хувирсан байсан. Тэгээд би нөгөө нэг юм тийм бие барьдаг. Айгу аимхаа хөвтэйсэн. Тэгээд гам орох болохоор би хизээч нэг хүүхдүүдтэй хамт уншдаг тий. Хизээний гадаа нь ингээд хан алал зогсож чинь ингээд зогсож чинь хүүхдүүд гам уншиж байгаа би амар уйдгартай ингээд хүмүүс нь нүүрлөө харж яддаг. Тэгээд за баяр цэцэг одоо та нар гарч одоо баяр цэцгийг ганцаар тэгэхгүй надад чинь орж ирэхгүй гэ. Тэгээд би ганцаараа гам уншдаг багштай. Тэгэхгүй надад чинь болохгүй гэ. Тэгээд айгүйх асуудал гарна. Одоо жишээ нь урамтай ч хувьд ч юм уу бас одоо нэг юм амьдрал дээр асуудал гарна. Хизээний уйлаад орно. Тэгэл багш дандаа ингэ тайлбарлалдаг байсан. Тэгээд диплом ажил дээр хүртэл ингэ гоцараасаа хоцрол. Тэгээд яг үндэ багш намайг аргалж исэн. Бас тэгэл аргалж исэн. Такси дотор орчихсон байгаагүй юм. Тэгэл уйлаад орноо яг на самом деле үн чим хотлооч юм. Тийм багш. Одоо үнийг хэлж өгөх гэдэг шүү дээ. Яг үн чим хотлооч юм би мэдэхгүй байгаа шүү. Тэгээд багш ингэ намайг аргалалаа аваад гарч ирсэн. Хамгийн нэг гол зүйл энэ байгаа. Би нөгөө 2006 онд Хятад руу явсан шүү дээ. Хятад Polo Arts-та нөгөө China Gold Record Awards гэдэг нөгөө Хятадын бүх Хятадын хөгжмийн наадмаас нэг миний Орос цомог Gold Record авчихгүй. Тэгээд нөгөө тгийг Монголд ирээд би 20 шихийг авчиад ингээд ойр дотны хүмүүстэй өгчөөд тэгээд тэр тэгсэн чи багш намайг баяраа чи яагаад энийг шагнал аваад ингээд чимээгүй байгаад байгаа ингээд энэ нэг аюу том шагнал тэгсэн чинь хэвлэлийн баггуурал хий гэдэг хоёулаа хэвлэлийн баггуурал хийсэн тий. Тэгээд хэвлэлийн баггуурал хийсэн чинь яг та хүмүүс ингээд хятад гээд тэгсэн чинь намайг ингээд бүлдэж эхлэхгүй сошиалаар ингээд тухайн үед яг ингээд тэгээд би дуулахгүй аяйгуу олон сар болохгүй өөрийгөө ингээд бүр ингээд хаагаад тэгсэн чинь нэг өдөр багш намайг ирж байгаад намайг бүр зад загнаад чи одоо болохгүй одоо чинь эн чи хийм баг хүмүүс явдаг шагнал бишээ угаасаа ингээд чинь масын хандлагыг чи өөрчилж чадахгүй учраас чи болоо зөрөгтэй бай битгий энд ингээд намаа нэг өдөржингөө загнаа тэгээ би ахиж ингээд дуулж эхэлчихсэн байхгүй. Тэгээ би бараг жил орчим жилүүд дуулаагүй бүх юмыг хаяад хааш дуулахгүй гэж явжсэн. Тэгээд тэгэж намайг бас ахиж нэг сэрэж тэрнээс хойш би яг ерөөсөө нэг ч одоо пауз аваагүй тууштай явсан ч хэлж болно тий. Тэр аягүй том тэгсэн чи би хятадын шилдэг шин нийтийн дуучин гэдэг төрөл нөгөөх нь хамгийн шилдэг борлуулалтад цом гэсэн. Би нөгөө 2 номинацаар авсан байгаа. Сүүлд нь одоо Баядуур Хятадын Баядуур орж харахад. Тийм. Тэгэхээр энэ бол аягүй том одоо үзүүлэлт байсан юм байна л да. Тэрийг бас өөрөө сүүлд мэдсэн. Тэгээд тэрийг ирчээд даарцсан. Бүр гайхаад би чамд бүр хилээ. Тэгээ бид нар 25 дугаар багш нь анх бас ингээл гадаадаас тэмцээнд оролцоол ингээл яг тэрийг тэр үчин сошиал гэдэг юм байхгүй. Зүгээр л санамсаргуу зурагтаар нэг нэвтрүүлэгт ороод ярьцлага одоо өгөөл гардаг. Тэр үчин Монголын үндэсний радио телевизэл байлаа шүү дээ анхлан одоо 80-аад онд чинь. Тэгээд манай баяраа манд ийм шагнал авсан гэл би нөгөө өөрсгөө бодоол заа хүн амтантай яриад бас нэг юм мэдээлэл өгсөн байх гэж гэсэн дуулахчгүй яахчгүй бүр гайхаа дуудаж байгаа л бид ер нь тийм хитрхи дуугаж гэх юм уу дарууханч гэх юм уу. Тэгтээ маш гоё тийм өөрийнхөө одоо дуулах дүр төрхөө олчихсон. Одоо би ерөөсөө бол баяраад бол хэзээч санаа зовдөггүй л дээ. Багш намайг Сүйст анх орохоос холол ер нь хамгийн одоо анхны жилээсээ одоо нэг бид нар хамт нийтээр гам уушаад би ордгоо байсан. Тэр үеэс намайг анзаарч за ер нь жоохон тодорхой хөвт юм байна ч гэдэг юм те. Өөртөө ихтгэлгүй байна гэдэг. Дандаа тэрэн дээр ажиллаж байсан. Чи яагаад чи ингэ чадчихээд чамд ингэ царайдс байна те. Чи айгу хөөрхөн дуулж ин хоолой байна. Чи айгу мэдрэмжтэй байна. Авьяастай яагаад чи өөрийгөө голдгийг гэдэг дандаа хэлдэг байсан. Тэгээ дандаа л ингэ бүх үгэн донд нь тэр дандаа явж идэг. Тэгээ миний хамгийн анх ингээд анх харсан зүйл дээр айгу сайн ажилласан юм шиг бас санагддаг байхгүй. Тэгээд дараа нь тэгэл баг тэр хэвлэлийн багуурлан дараа бас дуусаагүй л байсан байгаа байхгүй би те. Ахаал нуугдсан. Тэгвэл дахиад ирээл ингээд ингэсэн. Тэгээд тэрнээс хойш би бүр шууд за одоо ерөөсөө би ухрахгүй гэл яг тууштай явж байгаа л да. Одоо өндөр хүртэл би магадгүй хүмүүс амжилттай гэж харагдаж байгаа бол энэ бүхэн цаана манай багш ус. За.
сургууль сайн байна уу? Дайжгүй. За багш нь амжилт хүсье. Хөндөө. Өрсөн байна. За. Өрсөн тэгээ би тайлж байгаа үе хэлсэн. Урлаг ер нь танд юу өгсөн бэ? Урлаг надад маш их зүйлийг өгсөн. Бас урлагаас ер нь боли ер нь дооч явах ч ёстой дэми юм байна. Ямар хэцүү юм бэ гэдэг зүйл бас бодогдгүй гарч ирсэн шүү. 90-ад онд дээр ер нь гэл хүн болгон шахуу ганцхан 8-нд яваал. Тэгэл ерөөсөө мэрэгжлийн хоёрхан нэг хамтлаг нэг чуулга. За бусад хувийн хөвшлийн аль нэг алтан байгууллага тариалагддаг. Эсвэл одоо үйлдвэрчний төв зүйлийн орчны дэргэд хүртэл одоо хамтлаг айзам хамтлагаас ингээ харьяалагддаг гэдэр байлаа. Үйлдвэрүүд байхад үйлдвэрүүдийн дэргэд одоо ойдлчин одоо гутлын үйлдвэрийн дэрэгдэх гутал хамтлагч гэдэг юм уу те банкны дэрэгдэх ингээл эрдэнэс хамтлагч гэдэг юм ингээл маш олон хамтлагууд байлаа. Тэгэхэд чинь ингээл яг тэр хэцүү тэр цаг үед ерөөсөө яг тэр бүх хамтлагууд чинь бүгд ингээл хумигдаал байхгүй болох нь болоод тэгэл бүгд өөрөөсдийнхөө зам мөрийг хөөгөөл манай урлаг соёлынхан ч гэсэн ер нь маш их одоо зах зээлд орсон шүү дээ. Зөндөл бол сайхан уран бүтээлчтэй ганцхан 8-нд орцсон ингээл ёстой яг амьдралын төв явж байгааг нь хараад өстой. Би яагаад ч юм тэр үед би одоо 9 жил хойно сурахтаа ганцхан 8 хийж сураагүй. Одоо ингээд хүн болгон ганцхан 8 хийгээд ингээд явхад би чадахгүй л үгүй дотроо уцааргүй би юу нэг хийж чадахгүй байна. Миний ажил бол ерөөсөө энэ урдах ажиллаад зүв зүйтэй тууштай хийгээд явах нь минь чухал юм байна да. Би бол энэс өөр хийж чадах юм байхгүй байл гэж би тэр үед бодогдох жишээний. Гэхдээ тэр хэсэгхэн яг тийм үед хүн яг хэрвээ төвчээгүй байсан бол магадгүй би урлаг гэж шалт ими юм байлээ ч гэдэг юм уу. Шал өөр ажил хийцэн явж болох л байсан баг л да. Гэхдээ би одоо ягаад ч юм тэр үедээ яг тэр хэсэггүй хугацаанд би төвчээд өнгөрсөндөө өнөөдөр би үди зэрэгтэй яван байна гэж өөртөө би урлагт тэрний төлөө би үнэхээр талархдаг. Урлаг гэдэг бол өөрөө хүнийг ерөөсө бүхэл талаар нэгээд өвч хүмүүжүүлж явдаг юм уу гэж би боддог. Тэгэхээр зэрэг энэ хүмүүжлийг авсан хүн өөрөө бас аль болохоор алдаж онохгүй одоо алдаж онож явж болохгүй маш том үүрэг хариуцлага бас нуруунд үргэлж явж идэм байна гэдгийг л алхам тутамдаа ойлгохыг мэдэрдэг юм да. Амьдралд төвчээр маш чухал гэж би боддог. Та жишээлбэл юуг төвчж үүдээ өрсөн бэ? Ер нь их л зүйлийг тавьчихсан. Зөндөл зүйл гарна штэ. Ялангуяа бид нар чинь яг тийм нэг завсрын үед өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг зах зээлийн өмнөх үед гарч ирээд зах зээл рүү 90-ад оноос хойш шилжингүүд ёстой нэг мэдсэн соёл эрдэнэ хамтлагийн одоо гитарчин Монгол улсын хамгийн анхны гавьяач үжигчин Галсан Бат гэж одоо зарлаад тэгээд соёл эрдэнэ хамтлагаа төлөөлөн та бүхэнд айдууныхаа дэжиг өргөн барьяа гэж хэлж хахад над маш хэцүү байдаг байсан. Анх гарахад гів гинэл бүгд нэг нэгээрээ цаг бусаар одоо зарим нь ингээд бас өөр өөрийн амьдралаа бодоод янз бүрийн байдлаар эсвэл урлаг соёлын өөр чиглэлээр ингээд явах жишээгээр яг тэр үед л би маш их ганцаардж ирсэн хэдийч би хизээч одоо соёл эрдэнэрээ овголсон хүн бол одоо хүн хөтлөл би соёл эрдэнэрэл явна шүү гэдэг л тэр зарчмал би хаяхгүй явах юмсан гэж бодсоор өдий хүрсэн. Тэгээд өдий хүртэл тэр сайхан хамтлагаараа овголж яваа маань одоо миний бахархал гэж бас хэлэх дуртай.
хонх титэм Нисванис Никитоноос ихсүүлэл ингээл ерөөс бүгд л манахаас л гарсан шүү дээ. Хэрвээ магадгүй манай одоо тэр тэнгэр дотсон сайхан уран бүтээлчд маань магадгүй өнөөдөр байсан бол би ягд чим соёл эрднэрээ бид нар бас ер нь янз бүрийн одоо юу гэдгийг тоглолт хийх өөрсдийн одоо хідэн үеэрээ ингээд үеийн уран бүтээлчийн тоглолт хийх тийм чадал бол манай уран бүтээлчдад бүгдэнд нь байсан. Тэр үед ч тэр байтга бүр уран бүтээлээ хийсээр байгаад л тэгэл цаг усаар одцгоосон шүү дээ. Нандагч маань нэгт чинь хамгийн сүүл баг өөрийнхөө цомгийг гаргахаар баг гаргаад дууссан гэж тэгжсэн. Тэгээд яг хэвлэлтэнд л баг явж чадаагүй. Тэгээд нэг мэдсэн мөнхсийг үтсэн. Баяраа ах маань одоо хэдий өөрөө бас олон бүтээл тойруулын эзэн ч гэсэн хүүн өргөжлүүлээд өөрийнх нь одоо сайхан дуунуудыг ингээм амьлуулад дуулаад цомогтой гаргацсан. За манай дуу яг ингэхэд уламжлалын ихэд зөндөө олон сайхан дуунууд нь бол бас манай радиогийн фондод, Монголын үндэсний радиогийн телевизэд эдгээр бол бас ихшгэлж хийдэг. Зундар ахын маань бас олон сайхан бүтээлүүд, Баяраа ахын маань дуусан дуунууд эдгээр бол байсаар л ирсэн шүү дээ. Даймигийн манай Дамд сүрэнгийн гэхэд одоо бас их олон сайхан дуунууд. Тэгээд би одоо шилбэл өөрийнхөө ингээд сургуультаа багшлж байхдаа хэмдээ багшлж байхдаа энэ олон жил багшлахтаа юу эсийг үзхүү шавь нартаа бас Монголын рок pop урлагийн хүүхд түүхээс тодорхой хэмжээнд тэр дуунуудын бүтсэн түүхийн талаар ярих их дуртай. Тэр дүүх түүхийг судалж мэджээж тухайн уран бүтээлч нь өөрөө хин гэж хүн анх энэ дууг амжилж ирсэн юм бэ. Тэгэхгүй өнөөдөр зарим нэг болчмгүй нэг яг уу ганц нэг зүйлүүдийг ингээд хальт хараад бас имзэглэж яхад манайхан зүгээр нэг дуусан дуучны нэрийг тэрний дуу одоо би coverлж дуулаач гэдэг юм уу те одоо цохоогч ин яруу найрагч ин мэдхгүй дурдахгүй байх ч гэдэг. Тэгээ тэр бол асар том алдаа. Тэгчээ дараа нь яг уу тэрний зохиол тэрний аялал за тэгчээ дуучин төдөө хонд ингээд дуулж ирсэн ч гэдэг юм уу. Ядаж тэр хүүхд түүхээ мэдж хагаад ядаж coverл дуулах албаасны зөвшөөрөлтөөр ингэж авд дуулах. Тийм байна үхээс биш одоо бид нар амьд сэрүүн өнөөдөр ингээд одоо өөртөө чинь яриад ингээд сайхан хүүхд түүхээ хуваалцаа сууж хахад одоо зөвшөөрлгүйгээр дуу улаан цагаан авч дуулж байна. Энэ бол маш муухай. Тэр байтугай бүр нэг олны танил болж байсан одоо болж байгаа ч юм уу нэг залуухан охин бол одоо түрүүн битээр хэллээ шүү дээ хайрын дуулыг. Ихт чинь одоо та тэгж ирэх юм бол тэр дуу дуулах хэрэггүй юм байлаа шүү. Тэр дууг чи албан ёсоор ус худалдаад авцсан гэдээ одоо над ингээ мессежээр бичигдэж байна. Энд ч одоо юу гэсэн үг вэ те. Муухай асар муухай үл хөндөл байгаа. Би бол тэгэхэд ягд чи маш муухай гомдсон. Тэгээд ер нь тэр үеийн дуунуудыг ус худалдаад авцсан гинлээ гэд ямар ч тийм зөвшөөрлөхгүй бодит бус тийм зүйлийг яриад тэгээ мессежээр ингээд над илгээж байгаа хгүй би өөр хийлэгч үг болтоогүй үнэхээр гайхчихсан. Тэгээ энэ бол одоо би юу гэж хэлэх вэ? Тэгээ би бас тайлбараа бичээд явуулсан. Одоо ер нь соёл эрдэнэ хамтлагийн уран бүтээлүүд хинт хэрхэн өвлөгдөх бол надад их сонирхолтой санагдаж байна. Бид нар бол уул нь хонгор бид нар халуун хонгор тэгээд манай Дамигийн охин Анар тэгээд манай Томжгаа тэгээд Жингс жагаа маань ч гэсэн бас байдгийн. Би тэд чинь бас нэг ярилцаад нэг өөрсдийн сантаа болохос ингэж бас яриаллаа л да. Тэгээд яг бас тэр сангийнхаа ажлыг яаж эхлүүлэх үү яах вэ? Бас өөрсдийнхөө уран бүтээлийг бас тэрэнд албан ёсоор ингээд патентжуулаад ингээд албажуулах байдлаар тэгээд ер нь бодож санаж бас хийх гээд ер нь явж байгаа тийм зүйлүүд бол байгаа. Энэ урлын замд тулгарсан хамгийн том сорилт ер нь юу байсан бэ? Хэзээ байхад ер нь эстрадын дуучдыг энэ төр нийгэм энэ төр засаг ойлгож хүлээж авч ирсэн юм. Миний дүү энэ сайхан залуу насны дээр чи бараг юугаа бодоо гэл. Нэг дуучин байна надаа. Нэг дууч одоо Ахмад дуучдаас над тэгж хэлжээсэн. Тэгэхэд би нэг эргэлзэжсэн удаа би. Одоо өөрөөр хэлбэл одоо миний сорилт яг гарч байгаа ирж байгаа байхгүй. Эсвэл би нэрээ хөгжмөөрөө явах уу? Болохоор бас намайг хөгжмөө байр чи хөгжмөөрөө л яв. Миний хүү ямар нэг багасаа дуулж хуурдаж учиргүй явж исэн биш. Чамд хөгжмийн мэрэгжил ч юм бол хизээд одоо чиний оюуны бүтээл хар багасаа сурсан
Энэ сайхан мэрэгжил чинь чамайг бол хизээж хоёр идэж хоосон хонуулахгүй гэж аав маань их дуртай. Тэгээд дээр нь тэр доочин ихч маань надад бас тэгж хэлсэн чинь ингээл би нэг сар гаруй ер нь нэг тийм жоохон сонирн байсан шүү. Айгүй юмд итгэхгүй, юм хийхээс дургүй хүрээл тэгжсэн аа. Гэхдээ ер нь би яагаад заавал болох хэвтэй. Гэхдээ яа тийм ер нь өөрийнхөө зүтгээд үзэлтэй. Яг тэгвэл би ингээд оюутан байхдаа би мэрэгжилдээ ороод өдөр нь мэрэгжилдээ орчхол оройн тоглолтод гүдэг хөвгт байсан байхгүй оюутан байхдаа. Багшаасаа нуугаад манай багш бол огт битдэг. Тэгээ намайг чи сайн билайн жилистгэ болох хэвээр. Би ч юм маш сайн гоё мастер хөгжим авч өгнө гэдэг. Тэгдэгээс. Тэгээ нөгөө тэр үед л ингээд миний энэ бүр яг зүрхэнд орцсон байсан учраас ерөөсөө нэг л хайч чадахгүй. Тэгээ ингээд дуулахаар ингээд хүмүүснийх гоё хүлээж аваад гоё тэр алга ташлалт нь айгүй гоё санагдал. Та өөрөөс жаргалтай болно. Тэгээ өөрөө нэг л гоё санагдаад ингээд ерөөс дуулахаар ингээд бүх юмаа мартаад ингээд айгүй гоё тэр дундаа ороод тэгэл баяр ах маань ч гэсэн бас тэрүүд маш их дэмжиж. Миний дуул тэргээл би тэгээ нөгөө эстрадын сургуульд бас хамт сурах гал баяр ахыг бас нэлээд татсан. Тэгээд юугүй ах нь одоо төгсгөл юу яасан хийснээ сургууль яах юм. Ахын тэрнгүү би өөрийн хамтлагтай ял тэгээ явчих нь миний тул сургал. Тэгэл намайг зоригжуулсан. Тэгээ би тэр үед айгүй өөрийнхөө би тэр сорилтыг бол зөв шийдвэр гаргасан юм уу да гэж би боддог. Тэгээ одоо шийдвэрийг та өөрөө л гаргасан уу? Тий би тэгэл өөрөө л гаргасан. ин кирийн ганцхан 어떠함도 일레쇼 이르게que 에메금 보라스 에지게 에리게지 아따따 어떠떠que 에메금 보라스 에지게 에리게지 나따따 어떠떠que 88 хүрэх гэж байгаа миний ээж ингээд өөрийнхөө дуу хоолойг бас үзэгчдэд ингээ хүргэнэ гэдэг бол бас тийм олон огт дуулаг болохоор аргагүй. Гэхдээ та ерөөсөө өнгө алдахгүй одоо яг ингээ сонсож явахад бол ямар ч хүндээ юу сайхан ойлгохдохоор хүлээж авахаар өстой сайхан сонсогдчих шүү дээ. чичиргэнэ тэр алга. Зүгээр. Чичиргэнэ нэг өргөд хиймтэй миний ээж. Үлхийдээ гэж дээ. Хали ээжтэйгээ. Стогой дуулж шүү дээ. Мэдгүй явах юм. Яг тийм гоё. Яа юм чинь байгаагаараа байх шиг сайхан юу вэ? Тийм биз дээ. Манай ээж чинь залуудаа та яасан гэвэл намайг төрүүлчихэд билүү нөгөө юу цэргийн дуувчгийн чуулгад Сэмэрхэн аавд хэлэхгүйгээр Сэмэрхэн очиод шалгуулсан байвал яах вэ? Тэгээд тэнцсэн. Тэгээд аав нь дурггүй урлын хүн болоход айгүй дурггүй. Хоёр зэрэг урлын хүн болохоор хүүхдээ яаж хүмүүжүүлж яах юм. Талигч айгүй дурггүй. Би яадгийн өстой орхоод нэг орн харж байгаа. Тэгээ нэг тоглолтоор 45 хоног явчихаар тэр хоогор хүн аавн гээ зарлахаар зэрэг хүүгээ охин аваад яваад атсан чи айгүй бороотой өтөр амар устаа бороор тэгээ орсон чинь баахан зэргийн улсууд нэрнэ айвчтай ингэж яраатлаа сууц тэг дунд нэг том төгөлдөр хууртай шул байсан ямар юм орсон гоё охин байна тийм байна юм байна тэгэл ороод нөгөө олон улсуудад ч дунд гам өмшүүлсэн гам өмшөөд за минь өхөө юу яа дараагийн 7 хоногийн 5 дахь өдөр бичиг баримтаа аваа хүрээд иргэлдэг гэж. гам уншуулчаад дараа нь тэгээд таныг дуулуулсан. Тий, тэгээд дараагийн 7 хоногийн 5 дахь өдөр бичиг баримтаа аваа хүрээд ирээрээ гэхгүй. Тэгэхээр зэрэг бөөн баяр огноч үрж байгаа. Бөөн баяр даадчтай ирэхээс өмнө орчихно тоо гэл. Орцсон хойно бол яадгийн.
Рүү яавал гэж бодвол хөөхста бөө баяр огноо аваадчдаг гэртээ ирэл. Дараагийн 7 хоногийнх нь 4-ний орой хүрээд ирдэг нэг өдөр. Тэгээд өнгөрөв. Тэгээ байхгүй. Тэгээ орчтой. 5 дахь өдөр иргэсэн. Та 4 дахь 5 дахь өдөр иргэсэн. 5 дахь өдрийн өглөө ирээрээ 4-ний орой тайлгч хүрээд ирсэн чи тэгээд өнгөрөв. Тэгээ орчтой. Таны тэгвэл дуучин болох мөрөөдөл тэгээ биелээ. Хант тэгээд дуусаа. Тэгээд таны биелээгүй мөрөөдлийг охин гүйцээж явсан юм шүү дээ. Та сонио. Тэгээд орчтой. Ганц дуртай юмдаа тэг орчтой. Та сүүлд бас хүүтэйгээ хамтран болсон гэсэн тийм. Хүүтэйгээ болохоор зэрэг би Нандир би ерөөсөө нэрээс саннаас би ганцхан л киноны дуутай ш. Тэр маань Нанди Эрдэнэ киноны дуу. Тэр нь 1986 онд анх ерөөсөө ганцхан л уртаашаа ганцхан киноны дуутай болдтаараа. Тэгээд тэр дуу маань одоо бол хүн болгоны бас сонсох дуртай, дуулах дуртай. Дээр нь хүүтэйгээ бас тэр дуугаа бас соёл эрдэнэ 50 жил гэсэн 4 контент нэвтрүүлгээр оролцож явахдаа дуулж ирсэн. Та хүүгээ урлагаар явахыг ер нь бол дэмжээгүй те. Ер нь анзаараад тахад дэмжээгүй хаашаа одоо би яаж өөрөө тийм суурийг тавьж өгөөгүй бит хоёр тэгж тууштай ингэж хичээллээгүй өөрөө ч тэгж надаа нэг би дуулмаар байна гэж одоо том босоо хойно бол хэлдэг аа хүүхэд байхдаа нэрээ ээжийнхаа одоо миний охин савн болоороо гэд миний 2 3 дахь цомогт миний хүүгийн дуулсан 2 3 дуу байдгийг шүү хил аман орооцолцсон нэг хүүхэн 5 настайдаа дуулаад бичилсэн хүүхдийн тийм нөгөө юу гэдэг лээ коллекшн дуу тэгээ зүгийгээд манай соёл эрдэнэ намтлагын үндэслэгчийн нэг урлагийн гавьяа зүтгэлтэн Наранбаатар ах маань зохиосон бас нэг гоё дуу байдаг. Тэр дууга манай хүү дуулаад бас миний цомогт орсон. Тэгээ My Voice бол орохт нь ерөөсөө би анх мэдээгүй. Тэгээ нэг мэдсэн чинь шилдэгт орцсон явж байсан. Тэгээ би бүр нүд өрөө дээр гараад гү бүр санаа зовоо. За чи битгийл миний хүүхд гэж хэлээрээ миний хүү ээдээ чи хичээвгээд тэгсэн чинь наран зун гişүн хидэх юун дээр нь үлээ ингээ шүүж хагаад асууж байгаа байхгүй юу. Үгүй чи ингээд чиний над дуулж байгааг чинь сонсохоор үгүй чи нэг насаа их чи нэг зарим нэг дууны яг нэг өнгө нэг нуглаа ч юм уу нэг л нэг тийм адилхан юм харагдах юм. Чи манай насаа их чи шавиг л тэгсэн чи манай хүү. Үгүй би соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн менежментийн 3 дугаар курсын аятан гэдэг зогсож байсан. Яа би чи юу ч болж исэн битгий хараараа юу хөө одоо чивдүүд ямар юм хийж гавьсан биш чи одоо тэгээд ядж хахад бүр бараг төгс курсын чөлөөр хамаг юм ингээд хоолон дээр нь тулцсан ихнэр нь төрөхгүй бид нар чинь нөгөө өвөө эмээ болохгүй бүгдээрээ тэсэн ядаг хөлдөөцсөн дээр нь тэмцээ ингээд бүр би үгүй чи хідүүдэн сургууль төгсгий би чамд хэлээгүй урлагийн үе ямар хэцүү гэж бодож чи одоо чи хідүүд нь ихнэртэй ар гэртээ санаа тавь хідүүд нь ээж авдаа санаа тавь хідүүд нь сургууль ёо за мэдэхгүй тэгээ өдөр болгон хичээл гэсэн мөртлөө өдөр болгон юу бэс рүү явахгүй чи ер нь гээд бараг би бүр ёстой нэрээ бүр одоо ботход хүүгээ бас амар хөрхий айгүй хэцүү нөхцөл донд миний хүү тэгэл хөрхий минь ёстой тэр муха миний эвгүй аашаар шиг тэгэл давал гарсандаа хөрхий хүү минь уучлаарай гэдэг. Тэгэхээр таны өвлж авсан урлагийн гэн тасрахгүй үргэлжлэх нэ тий. Тийм л ах гэж бодоод шүү. Таны аав урлагийн хүн байсан. Яг үнэ. Аав маань бүр яалтч байхгүй урлагийн хүн байсан. Миний аав чинь одоо улсын ардын дуу бүжгийн чуулга гэж анхлан нэрлэгдэжсэн. Одоо юу лээ? Үндэсний урлагийн эрдмийн их театр болсон баг шүү тийм ээ. Тийм тэгээд анхлан одоо энэ улсын ардын дуу бүжгийн чуулгын их хуур буюу одоо их хуур гэдээ бүр зогсож байгаа тоглолт. Би ч одоо сууж байгаа тоглолт нөгөө морин хэл байхгүй. Их хуур хөгжим чинь хүн байсан миний аав. Одоо миний ээж чинь 87 он. Одоо 88 хүрлээ. 88 хүрэх гэж байна. Сайхан. Насаа хайрлаарай ээж минь. Ой одоо хаана наах вэ? Одоо намайг шахах нэг одоо аав маань ингээд одсон. За яг олон жилийн дараа би цомгоо гаргалаа гэд бодсон чинь ээж яг аав яраас миний хөө чи тэрэнд дуулах жаа гэж чиний хөгжмөрөө тоглоулсан гоё доо гал тэгдэг. Ааваас ялгаа байхгүй. Ер нь намайг бас их хөгжмөө байруулах маш их юм хүч өгдөг гэх юм уу да. Тэгээд даанч өдөр болгон байрж тэр хөгжмийн форумта байна гэдэг аюу хэцүү. Хөгжмөө битээ орхиороо, хөгжмөө битээ орхиороо л идэ. Үргэлж зальдаг.
хасаа яриантай ярилж чинь урлаг хэцүү гэд те. Ер нь ийм үед яг тэгээд ер нь урлагийн хүмүүсийг өөрөө урлагаа хайж чадахгүй ингээд тий. одоо ч гэсэн ингээд надад бодсон бас хийж байгаа тэрийг гүйцэтгүүлэх гээд ингээд бас ингээд юм дулаараа л явж л байгаа байхгүй юу. Тэг ер нь урлагийн хүмүүсийн яриаг сонсоод хахад үр хөвгтүүдэд урлагаар явуулахыг дуртай биш байдаг. Урлаг хатуу гэдэг те. Тэгэхээр би танаас юу гэж асуух гээд байна вэ гэхээр таа ч гэсэн хүүгээ бас урлагаар явчаасаа гэж нэг их бодоагүй. Тэгэхээр урлаг хатуу гэдгийг та мэдэрсэн байх гээд байна. Урлагийн хатууг та ер нь хизээ хэрхэн мэдэрч вэ? Тий урлаг ер нь бас хатуу зөөлөндөө зөөлөн юм шиг хэрнээ урлагийн хүн гэдэг яа би ямар ч л гэсэн хүүтэй боллоо за би хүүгээл ямарсан урлагийн хүн болохгүй урлагч бас хэцүү шүү дээ бас хатуу шүү дээ. Хэрвээ чи карманда 5 зоосгүй тэр зоосоо олох одоо хөдөлмөр чинь чамааг олны танил болох хэмжээний зоосгүй бол чи урлагаар явхад хэцүү шүү дээ гэдгийг би өөрөө мэдэрсэн хүн учраас л би урлаг айгу хатуу гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд би одоо яг хүү маань тэгээд одоо жишээлбэл урлаг хатуу гэдгийг хүү маань ойлгосон ч гэсэн одоо бас л нэг тийм суцаар нингүүгээд ахчих байгаа. Гэхдээ бүр хүү маань гэлтгүү миний ачиг чи юу гэж бодож байна. Тэгэхээр одоо яана одоо би урлагийн хүн болохгүй гэл нөгөөг нь бодсон нөгөө ач маань айл хизээний бүр суугаад тавиад эхэлж байна. Одоо бид ямар сандаа дараачлаасаа тэрний дараачлаас ихний ээлжинд ядаж төгөлдөр хуурж жоохон зааж өгд юм уу гэж бодож байгаа. Тэгээд бүр ерөөсөө урлаг хатуу шүү дээ гэж хэлэхээр чин зэрэг одоо бас хатуу гэж хэлхийн хажуугаар бас урлаг сайхан л гэж хэлэхгүй бол бас болохгүй болчиход байгаа байхгүй. Сайхныг нь бас та мэдрээд амьдарч байгаа шүү. Мэдрээд амьдарч байгаа. Үнэхээр бас ингээд Монголынхаа арт хүмүүнд ер нь хаач явсан гэсэн маш гоё санагддаг л да. Ямар ч тохиолдолд өөрхий гутманд явж байгаа нэг ядарсан царайтай хүн байсан ч гэсэн ингээд агай гоё мэдлээд өнгөрөх юм уу. Ингээд бүр ерөөсөө за энэ хүн арайж намайг танихгүй л үдэ гэж хахад ингээ хаа хамаагүй танихааргүй хүн ингээд таньдаг ч юм уу. Тэгэхээр надад маш гоё бас их сайхан одоо тийм эерэг тийм хүч бий болдог ч юм уу. Нэг л гоё тийм нэг сайхан. Алтар нэр таныг ер нь өөрчилсөн үү? Та өөрчлөгдсөн үү? Эд мандаж байх үедээ гэх юм. За нэг удаа би нэг онжоод нэг загнуулж байсан. Би тэрийг ерөөсөө мартдаггүй. Би нэг анзаараагүй мэдлэг бол өнгөрцөн юм шиг байна. Тэгсэн чинь онжоо гэдэг маань одоо өөрөөр Баян монголчуулга юм нэртэй алдартай сайхан дуучин байсан. Бас л ороогийн мөнхсийг үзсэн л дээ. Маш сайхан дуучин байсан. Тэгээд тэр бид нэр онжоо гэж нэг авгаалдаг. Уул ноён чинь одоо ховдоос гаралтай, ховд аймагаас гаралтай тийм сайхан дуучин байсан. Цэцэгт нуган ирвэхээ гэж маш гоё тийм цомог өдрийн хүүхэд нь гаргажсэн. Тэгээ онжоо намайг нэг удаа миний дөө хайцтай намайг дуудаж байна. За сайн байна уу онжоо гэлтгсэн чинь сайн байна. Их чинь чамд нэг юм хэлмээр байна гэлтгэл. За яасан гэлсэн. Мэд хүнтэй мэдлэлт сур гэлтгэлээ. Яасан би тантай уулын би таралтаараа мэдлэлдэг штэ хийчихэ гэлсэн чинь. Үгүй. Чи надтай тэр юуны филармоны үүдэнд намайг харж чаа чи хажуугаар харааг өмшгөл болол өнгөрнө лээ гэлтгсэн чинь би ста тэгэхэд нэг амар иччихвүлээ. Тэгээд би бас хүн санамсаргүй байдлаар магадгүй дотроо би нэг өөр юм бодоод ч юм уу эсвэл мэдлэлцэн гэж бодоод өнгөрсөн үү яасан. Тэгээ намайг нэг удаа нэг тэг загнасаас хойш би дандаа айгүйх дотроо бүр байнга ингэж бодож явдаг. Яна хэн нэгнийг анзаарлгүй мэдлэхгүй өнгөрчих үедээ гэж айгүйх бодож имэж явдаг. Одоо ингэж бодоход би ингэж нөгөө надад тэр миний бүр тархинд ингээ бүр компьютер шиг суудсан. Би одоо баг өөрөөсөө дүү үнтэй баг төрүүлж мэдлчих гээд байдаг. Уул нь бол надаас дүү одоо улсууд бол бидрийг бол хүндэлж мэдлэх ёстой тий. Багш нь байвал багшаа сайн байна уу гэж мэдлэх ёстой. Гэтэл зарим нэг одоо бас сурч байсан шамнаар төгссөн төгсөгчд эдэр бол ер нь анзаарахгүй өнгөрүүл мэдлэхгүй л өнгөрдөг. Тийм цаг болцсон байна шүү. Уул нь хүн мэдлэх ёс, хүндлэх ёс гэдэг бол асар чухал тий хүнд бол маш хэрэгтэй. Бүтээл хийх одоо тэр гой сэтлээсээ ихсүүлээд ингээд гой юм ярих гэхээр би одоо ярихсан гэж айгүйх боддог. Гэтэл ярих хүн одоо надад олдгоо байж байгаа шүү дээ. Аюулсан байгаа. Таны тэгэхээр одоо энэ хүн бол үе өнгөрөөсөн гэж үзэх хандлага байгаа тийм үү? Мэдгүй одоо тэгж ханддаг усуд бас байдаг л шүү таарна шүү дээ. Тийм. Манай хоппын чинь өөрөөсөө бас яг тийм гоё уур амьсгалд ороод ирэхээр бол олон сайхан олонний танил уран бүтээлчд бол үнэхээр ингээд налаагаад яг нэг аав ээж ах дүү нэртэйгээ уулзж байгаа юм шиг бид нар ч юм бол маш чөлөөтэй хэрэгчлөөтэй юм сайхан байдаг.
Зүгээр сүлүүд ингээ анзаараад байхад бол яг хуу янз бүрийн байдлаар гарч ирж байгаа уран бүтээлчд, залуучууд эдгээр бол ер нь түүхээ жоохон сул мэддэг юм уу? Үг түүхийг сайн мэддэггүй учраас магадгүй зүгээр л нэг 90-ад оноос хойш гарч ирсэн уран бүтээлчдэр Монголын рок pop урлагийг ингээд илүү жоохон түлхүү бодоод идэх юм уу? Миний одоо бүр хамгийн анхны шагуулж ихэн гэж бодож байна. Одоо pop diva Монгол улсын гавьяа жүжигчин дуучаар юм. Одоо тэгээд цаашлаад ярих чи духар тамтлагийн хан чинь бүр нэг л өдөр гинт дахиж орж ирэл. За насаа хавч минь. Танд дүүгээ татглаа. Та нэг бүтцаар энэ хүнийг нэг хүн шиг дуучин болгоод өдөр болгон гаан тасгалын нөгөөд та нэг дөртөө болгоотгооч. За таньдаа даатглаа шүүгэл залбирал гараа явжсэн. Цогоогоо үлдээсэн байх юм тийм. Тэгээд төмөр цогийг бас над дээр авчираад бит хоёр хоёлаа анх бас хэвлийнийхээ дасгалаас эксүүлээл ингээл бас хоёлаа тэгж эхлүүлжсэн төвхтэй. Уг ариуна 85 6 онд энэ удаа яг 10 жилийн охин орж ирчээ. Тэгээд миний бүжгэлж байгааг хараад гайхал ингээл. Тэгэл би мэдээ чи бас гоё ингээ бүжгэлж дуулдаг болох гэдэг бол бас айгуугаа үзэж гоё хүлээж авдаг шүү дээ. Тэгэл ямар сайн миний ингээд иргэдэг эргэлт хэдрээ та яаж ингэж иргэд байна надад зааж өгөх богоо би зааж өгөх тэгж хэлээ. Одоо би тэр дурсамжаа яриад хоёлаа нэг байхаа. Инээлддэг юм аа. Тэгэл дурсамжаас хэтрэхгүй юм да тийм ээ. Та одоо ч гэсэн гоё эмэгтэй байгаа. Гэхдээ залуудаа бас л үнэхээр үзэсгэлэн эмэгтэйсэн тийм урт боржгор үстэй. Өндөр турхай. Баярлалаа намайг боржгор л гэдэг уул нь би шов үстэй байхгүй. Боржуулахад засдаг байна. Тэгээ би зүгээр зүгээр шүлччихдээ. Тэгээ би янз бүрийн нөгөө хийм юм дорох за тэгэл энэ нүүр амаа татуулах ч гэдэг юм уу. Тийм илүү тутын юм дуучлаараа яста би тийм юм нэг л зүрх хүрдгүй аагаад байдгийн. Арьсаа унжих үедээ унжаад унжуулах үедээ унжуулаад тэгээд гайгүй харагдах үедээ гайгүй болол ингээл явсан дээр багтаа л гэж боддгий шүү дээ. Таны нөө сайхан эмэгтэйн тухай яагаад ирсэн бэ гэхээр сайхан эмэгтэйн одоо туулах зам илүү партаатай юм шиг санагдтыг. Мэдхгүй миний сайхан эмэгтэйч гэж юу аах те зүгээр яг уу одоо сайхан байхыг л хичээж л явдаг жирийн нэг иргэм сууж байна. Яахав те тэгээ бартаагүй амьдралч гэж юу аахав те тэгээ бартаатай амьдрал бол туулах үедээ бол туулж исэн. Гэхдээ хувь хүн өөрөө хэрхэн яаж төвчж давн туулах гарах гэдэг бол тэр хувь хүний өөрийн дотоод мөн чанар хүмүүжил эцэг хийн одоо яг тэр өөрт нь үлдээсэн тэр ёс зүйн хэмжээ ухаан тэр бүхнээс л хамаарат л тэр хүн хэрвээ төвчж дааж гарч чадвал тэр бартаатай амьдралыг хожмоо үтсэн ч үзээгүй юм шиг тэгээд сайн сайхнаар бүх зүйлийг бодоод явхад л тэгээд ягаад ч юм илдэв зүйл бол бодогдгоо болчдөг юм шиг л надад санагддаг шүү дээ. Нэг олонний танил байхын сул тал олонний өмнө амьдрал байх л байдаг байх л та. Харин тэгээ хүмүүс хэрэгтэй хэрэггүй юм бичээл бас гомдоох бухимдуулах тийм зүйл бол зөндөө л гарч ирсэн дөө. Тэгээд тэрний чинь хойноос нэг удаа хөөцөлдөөд шүүхтэд явцсан чинь бүр тэрнээс ийсэн болол байнга нөгөө өста дуудагдаал ажиллаа хиймээр байдаг. Сүхбаатар дүүргийн шүүхтэр дууж ирэхгүй яалаа юу л чи яадаг таны одоо энэ асуудлаар гэл амар хэцүү. Тэгэл ер нь их утгагүй юм билээ. Тэгээ би үрсүүлтээ аргаа ороод бүр телевизээр хүртэл одоо би ерөөсөө дахиж ярилцлага өгөхгүй тэргээл одоо янз янзын мэдээлэлүүд бас өгчээсэн. Одоо тэр үеэ бодоход бас ч гэж айгүй харцсангүй их сайхан бас нэг арай намчцсан юм уу да. Тэгэл тэр үед би уучлалгүйсэн нөө. Тий уучлалгуугаад тэгээ сониндоо ингээл уучлаа гаргасан чинь тэгээд тэр алд дилэм сонингийн бараг тэрүүн дугаарт ингээл яраал юм бичсэн. Яг уучлалгуух болсон чинь таны тэрүүн дугаарт одоо альбисаар уучлалгуугаад одоо сонинхоо тэрүүн нүүрнээ тавьсан нөгөөх нь хайгаад байсан чинь тэр дор ёроолт нэг юм жижиг юм хийж олж харахааргүй газар. Стом. За баярлалаа цаг гаргаад бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Уран бүтээл одоо үргэлж одоо ундарч байх болтугай олон сайхан шав төрүүлэх болтугай гэж өрөө. За баярлалаа. Тэгэд танаа болцоо хэмээх энэхүү сайхан нэвтрүүлэгт за ийм хөрхөн одоо зөвслөнтэй сэтгүүлч ахынтайгаа бас ингээд хамтарч нэг өдрийг ингээд өнгөрүүлсэнд маш их баярлалаа. Мөн зураглаач нартаа бас их баярлалаа. Одоо энэхүү сайхан өдөр үзэгч түмэнтэй уулзсан танд маш их баярлалаа.
Тэгээ та бүхэн маань хотол олноороо сайхан шинэлж за энэ жил бол бид бүхэнд одоо ол зомог ихтэй эрүүл их айл гэр бүрт аз хиймэр ивэж за амжилт бүтээлийн дээд ундарч байхын үлцэтэй сайхан эрүүлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За баярлалаа. Ерөөл Батар шгэ. Rodum rodum hullesin